Жойжин ламын сүмийн эзэн лам Лувсан хайдав 1872 онд одоогийн Төвд орнд буюу Төвдийн шалаа хэмээх газар Төшмөл Гончиг цэрэнгийн баг хүү болон мэндэлсэн байдаг. За тэрээр бол бид бүхний сайн мэддэг 8 дугаар богд хаан Жавсан дам хотогтын төрсөн дүү. За 1874 онд бол 8 дугаар богд Жавсан дам хотогтыг бол өмнөх 7 дугаар Жавсан дам хотогтын хувилгаан дүр хэмээн тодруулаад халах Монгол оронд бол залж авчирсан байдаг. За түүнийг залж ирэхэд түүний гэр бүлийнхэн бол аав ээж ах нар нь болон дүү Лувсан хайд бол дагалдан хүлцэж одоо хүрээнд ирсэн. За ингээд 1880-аад оны ихэнх үе болоход бол Жойжин лам Лувсан хайдвт одоо Жойжин сахиусыг оршин буулгах шинж тэмдгүүд одоо бэлэг чанаруудаар илэрсэн гэж үздэг. За ингээд 1883-аас 84 онд одоо тухайн үед одоо Монгол оронд ирээд байсан Сэтгү сахиусыг залан буулгадаг ламтанд бол учирч за тэр ламаар бол сахиус буулгах эрдэмт одоо суралцах их үүдийг бол тавьсан байдгаа. Ингэхдээ бол тухайн үеийн одоо Жавсан дам хотогтын номын багш Балдан Чойн бол 8 дугаар богд бол харилцан зөвшөлдсөд дүү Лувсан хайдвтаа сахиус одоо буух эрдэм ном ухааныг бол заан сургасан байдаг. За ингээд баггүй хугацаанд тэрээр бол сахиус болгох энэ эрдэм номд шамдан суралцаад за одоо бидэнд мэдэгдэж байгаа сурвалжийн мэдээгээр бол жилд 6 удаа бол сахиусыг буулгадаг байсан гэдэг яриатай. За ингээ сурулж байдаг. За ингээ анх бол сахиусыг буулгаж эхлэхдээ бол зүүн хүрээний Даштандралан аймгийн дэргэд бол багахан хэмжээний одоо дугуйн байгуулад тэр дугуйнд бол сахиусыг оршин буулгах эрдэм суралцаан гэдэг. Тийм ч учраас бол энэ хүрээний Даштандралан аймагтай бол Жойжин лам амьдралынхаа явцад ихээхэн холбоо хамааралтай байсан гэдгийг бол архивын мэдээнд бол тэмдэглэн үлдээсэн байдаг. За Жойжин ламын буулгаж байсан сахиусыг үзэх юм бол найчин сахиус, зэмэр сахиусыг бол буулгадаг байсан гэж мэдээ гардаг. Өөрөөр хэлбэл тэрээр бол өөрийнх нь бичсэн бичгтээ бол би одоогийн байдлаар найчин сахиус, зэмэр сахиусыг оршин буулгаж байна гэж өөрийн одоо бичиж тэмдэглэж үлдээсэн байдаг. За тэрээр бол одоо төрийн Жойжин гэж нэрлэгддэг. Учир нь бол сахиусаа оршин буулгаж байх үедээ голчлон одоо буулгасан зарлиг лүндэнгүүдийг авч үзэх юм бол тухайн үеийн одоо Монгол улсын эзэн хаан болон их тайгны хатны одоо тухайтад төр шашны тухайтад буулгасан зарлиг лүндэнгүүд байдаг. Энэ чинээс нь тод томрон бол харагддаг. Түүнийг бол Жойжин ламынхын хувьд бол сахиус оршин буулгадаг ламынхын хувьд бол тамга олгосон байдаг. 1912 онд бол Богд хаанаас бол Гүтэмб ламын тамга хэмээх тамгыг олгож өөрөөр хэлбэл энэ хүн бол Жойжин сахиусыг буулгадаг Гүтэмб ламтан муу юмаа гэдгийг аль биесээр баталгаажуулсан тамгыг бол олгосон байдаг. За түүний дараа 1914 онд хутагтын тамга олгосон. Өөрөөр хэлбэл Жойжин лам маань нэг талаас Жойжин лам боловч нөгөө талаас нь харж үзэхэд хутагт хүн байсан. Түүнийг нь баталгаажуулсан үе үеэрх хутагтын тамгыг бол 1914 онд бол Богд хаан бол шагнасан байдаг. За үүний дараа бол 1915 онд бол найчин сахиусны тамгыг олгосон. Түүнчлэн энэ одоо өөрийнх нь харьяалж байгаа сүм хийдийн лам хуврагуудыг ингээд захирах эрхийг олгосон сүмийн одоо тамгыг бол олгосон байдаг. Өнөөдрийн байдлаар бол Монгол бид судлаачдын хувьд мэдэгдэж байгаа л дөрвөн тамга барьсан одоо хутагт лам хүн бол Жойжин лам Лувсан хайдав байдаг. За энэхүү тамгануудаас нь авч үзэх юм бол өнөөдөр бидэнд бол уламжлагдж үдэлсэн бол хоёрхан тамга байдаг. За үүний нэг нь Гүтэмбийн тамга, нөгөөх нь бол сүм эдийн тэр түрүүн ярьсан хуврагуудыг захирах тамга байдаг. За энэ сүм эдийн хуврагуудыг захирах тамга нь бол одоогийн Монгол улсын үндэсний музейн сан мөрөгт хадгалагдаж байгаа бол Гүтэмбийн тамга нь бол Оросын холбооны улсын Эрэмтаажийн музейд бол хадгалагдаж үлдсэн байдаг. Ийм эрдэм номтой одоо хувилгаан чадaltaй ийм лам байсан учраас түүнийг бол Богд хаан бол үе үеэрх хутагт болгон өргөмжилсэн байдаг. За ингээ 1918 оны 3 сарын 26-ны өдөр хутагт лам маань бол жанц халсан. Өөрөөр хэлбэл тухайн өдрийн өглөө гинт тухайн баларт хөвчин тохиолдоод эм гүрмээр засуулсан боловч илаачлыг авалгүй байж байгаа тухайн өдрөө бол нас барсан байдаг. За ингээд түүнийг нас барсны буюу жанч халсны дараа одоо шавнар нь түүний хувилгаан дүрийг хаан тодорсон гэдэг талаар
Лал 8 дугаар богд хаанаас бол лавлаа асуухад бол баруун зууд буюу төвдөд тодорсон байна гэдэг ийм хариу өгсөн байдаг. Ингээ 1922 онд шинээр бол ардын засаг тогтоод байсан. За ингээд шавнар нь одоо залах гэсэн боловч төвд орон руу явхад маш их хэмжээний мөнгө зардал, санхүү шаардлагатай байсан учраас шинээр тогтсон ардын засгийн газраас бол хүссэн байдаг мөнгө санхүүгийн дэмжлэг олох. Гэвч харамсалтай нь одоо тухайн үеийн төр засгаас бол энэ талаар бол боломжгүй гэсэн хариу өгсөн. Тийм учраас бол чинээр содорсон одоо түүний хувилгаан дүрийг бол төвд орноос залж ирж чадаагүй улмаар 1920-од оны сүүлийн үеэс тухайн үеийн төр засгийн бодлого шийдвэрийн үүднээс бол хутаг хувилгаадыг тодруулахыг хориглосон учраас тодорсон дүрийг залж авчирч чадаагүй юм төвхтэй. Мянгасан зуун 30-аад он бол одоо монголчуудын сайн мэддэг их хэлмэгдүүлэлтийн он жилүүд бол өрнөсөн. За ингээд маш олон одоо сүм хийд буюу судлаачдын авч үздгээр 1000 гаруй сүм хийд бол байсан. За тэр сүм хийд бол ихэнх нь устж үгүй болсон хэлмэгдүүлэлтийн одоо үйл ажиллагааны үр. Түүнийг одоо давж гарч ирсэн цөөхөн сүм хийдийн нэг нь бол энэ Чажил амын сүм. За 1930-аад оны үед Оросын нэртэй уран барилга Васильев гэдэг хүн Васильев бол за энэ сүмийг бол өөрөө урлал хийцийн хувьд за хадгалагдаж байгаа одоо үзмэр гэхлээр дахин давтагдахгүй ийм зүйл учраас энийг устгах хэрэггүй тийм ээ. Харин музейн зориултаар ашиглах бол айжмдаа бол шашин төвх соёлыг судлах үндсэн их хэрэглэгдэхүүн болох боломжтой юм байна шүү гэдэг ийм дүгнэлтийг гаргасан байдаг. Мөн түүнчлэн тухайн үеийн одоо шинжлэх ухааны хүрээлэнгийн одоогийн академийн эрдэмтэд бол энэ сүм өөрөө дахин давтагдашгүй төвх соёлын хосгүй үндэт дурсгал учраас энийг одоо устгах одоо үгүй хийх хэрэггүй харин цаашид судалгааны их хэрэглэгдэхүүн болох боломжтой гэдэг ийм тодорхойлтуудыг тухайн үеийн төр засгийн одоо тэргүүдэд бол барьсан байдаг. За энэний үр дүнд бол 1938 онд одоо Монгол Улсын ерөнхий сайд төрийн тэргүүн байсан. За өрлөг Жанжин Чой улсын нарын тушаал шийдвэрээр бол шинжлэх ухааны хүрээлэнд бол бүхэлд нь шилжүүлж өгсөн. За өөрөө үзмэр болон судалгааны зорилгоор шилжүүлж өгснөөр музей болох үндэс суурь тавигдсан. Ингээд 1941 оноос бол музейн зориулалтаар үйл ажиллагаа явуулсан. Тухайн үедээ бол гадаадын зөвхөн хүндтэй зочид төлөөлөгчд үзүүлдэг ийм хаалттай хэлбэрийн музей байжгаад 1961 онд бол эж бүрэн сэргээн засварлтыг хийсний үр дүнд олон нийтэд одоо нээлттэй үзүүлдэг музей болон одоо энэ үйл ажиллагаа явуулж байна.